Японд болохоор ингэдэг штэ нөгөө 0 сайн цэвэрлдэг хүн мөнгөтэй болдог гэдэг юм байдаг байхгүй. Ани хэлцэг байсан тий. Сонссон тий. Тийм тэгээд. Би ч гэсэн өөрөө бас 0-аа цэвэрлэхгүй байх штэ. Тийм. Бүгдээрээ нийлээ. Хувирлж авсан юм уу тал тий. Амжилтанд хүрсэн түүхийг бүгд л ярьдаг. Харин уналтын түүхийг баг хэн ч ярьдаг анзаарлаа. Уналтаас сургамж авч санаа суй. За сайн байцгаана, ингээд санаа суй подкастын шинэ дугаарыг хэлж байна. За манай подкаст бол та бүхэн мэдж байгаа бах тий. Амжилтын түүхүүдийг яриулан за ихтэй аль болох амжилтын түүхийн тулд хэрхэн гитэлсэн давсан тэрхүү унтал бусалтын түүхүүдийг яриулахыг хичээдэг үлээ. За өнөөдрийн дугаарт маш сонирхолтой төч орж байна. Энэ бол одоо Nest Group-ийн гүйцэтгэх захирал төгсөө захирал маань үргэлж ирсэн байна. Та бүхэн хэрэг санаж байвал 2 жилийн өмнө манай подкастын дугаарт орж байсан. За тэгээд 2 жилийн яагаад би төгсөө захирлаа дахин урьж байгаа вэ гэхээр 2 жилийн өмнөхөөс бизнесийн үйл ажиллагаа нь бүр ингээд цэцэглэн дэлгэрээд бүр шал ондоо болсон байна. Бүр томорсон байна. Тэгэхээр энэ богино хугацаанд юу өөрчлөгдөв. Тэгээд ер нь анх яаж ингэж хөрөнгө оруулалт татуу зэргийг би бас ярих гэдэг байна. Хөрөнгө оруулалт гэдэг тутмаа та бүхэн анхаараарай. Энэ бол гаднаас буюу Япон улсаас ирхэн хөрөнгө оруулалт татаж Монгол улсад амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа энэ түүхүүдийг бас гоё яриулмаар байна. Өнөөдрийн дугаараа ингэж эхэлцгээе. За сайн байна уу төгсөө захирал? Сайн байна уу? Би хэрэг газар яриад дуусах шиг болдог гэж төлөөлөө. Сайхан интро явлаа тэгээд. За ажлын тавлаг үстэй. Надад ярих юм уу бүгдийг ярьчихсан уу? Яасан сая? Ярих юм зөндөө байгаа. Тавлаг байна. Сайхан юутай байна? Гадууд дотор ажил ихтэй байна уу? Харин тийм ээ. Ажил ер нь бол сүүлийн үед айгүй ачаалтай байна. Ихтэй байна. Ер нь бол тэгэл нөгөө хөрөнгө оруулалтаа татгаал гэдэг тий. Дахин затгаалаа. Бондоос томилтоор явж гин. Зөв. Би ингээд таныг харж байгаа сошиалаар харж байхад бараг л сар болгоо Япон яваад байна уу бараг. Ойр ойрхон. Ер нь бол яг хуу шаардлагатай ажил гарах юм бол тэгэл явна л та. Тэгээ бас шинэ ажилчид авах гэдэг л их зар тавьчих шигсэн тий. Тий. Би тань цар хүрээ нэмэгдээд байгаа учраас ажилчдын тоогоо бас нэмэгдүүл. Таны зарыг харахаар айгүй баавартай санагдчих. Ажлын зарыг зүгээр ирээ цалин хангаж бүх цалин бүр хангалттай гэдэг шиг лаг зар тавьдивлээ ш. Ер нь бол яг нөгөө компани групп компани төвшөнд бол нөгөө хүний нөөц төр бол маш өндөр ач холбогдол өгдөг. Яг нөгөө компани хувьд гэх юм бол компани үнэт зүйл юу вэ гэд ингэхлээр ерөөсөө ажилтан үйлчлүүлэгч гэдэг л хоёр юм ер нь бол яригддаг байхгүй юу. Анх үүсгэх нь байгуулагдсан цагаас л ер нь бол тийм байсан. Тэгээд яг нөгөө групп компани зохион байгуулалтанд орсноос хойш хүний нөөц төр бол бүр илүү ач холбогдол, өндөр ач холбогдол өгч ажиллаж байгаа. Тэгэл одоо бүх төрлийн хангамжуудыг ер нь бол өгч болох юу вэ бүгдийг л өгч байгаа. Харин тийм билээ. Ажилчтай хэл сургаж байсан, фитнес явуулж байсан, аялуулж байсан. Одоо байжуулах бүх юм л өгж байгаа харагдлаа. Цалингаас гадна ер нь бол бүхэл лимит компаниас нь л даад штэ гэлээ. Баян компани. За тагсаа. За ингээд яриа эхлэх юм хамгийн ихний зүйл бол хүмүүсийн сонирхол татж байгаа зүйл. Ер нь ингээд олон залуучууд санаатай байна. Янз янз санаа тэрийг хэрэгжүүлж чадах нь зүгээр хавдарсараад олон жил болсон ч хүмүүс байна. Тэнгүүд та ер нь анх яаж яваад одоо Япон улсад очиод Японоос хөрөнгө оруулалт татаад анхны алхам ер нь яаж ингээд бизнес эхлэвэ? Энэ түүхийг бас сонирхсмоор санагдаж байна л да. Яг одоо энэ нөгөө компанитай холбоотой гэдээ ярих юм бол ер нь бол нөгөө анхнаасаа л би энд Японы хэлний багш орчуулагч мэргэжлэр төгсөөд за тэгээд дараа нь бол Японд очиод бас нөгөө хэл судлалынхаа чиглэлээр сурж исэн. За тэгээд ер нь бол сургууль төгссөн цагаас оюутан байхаас л хойш ер нь бол байнга л Япон хүмүүстэй холбоотой л ажил хийлээсэн л та. Орчуулагын ажил айгуу хийдэг. Тэгэл яг тэр чиглэлээрээ ажиллаад тэгээд 2007 онд Японд сураад буцаж ирээд яг үйл хөдлөлийн салбар руу орсон тэр үед үйл хөдлөлийн компанид ажилд ороод тэгэл тэрнээс хойш ер нь бол үйл хөдлөлттэй холбоотой болсон гэх юм уу. Тэгээд ер нь бол яг одоогийнхаа энэ нөгөө хөрөнгө оруулалтын компанийг яг нөгөө үүсгэн байгуулах энэ юун дээр бол анх манай дүү Японд амьдардаг байхгүй юу? Оо за. Тийм одоо 7 оноос хойш амьдарч байна гэдэг чинь 10 жил болчихлоо. 17 жил юм. Тийм биш. Ер нь бол дүүгээрээ дамжуулаад компани хөрөнгө оруулалтын өстэй холбогдсон гэж ер нь бол хэлж болно. Тэгээд л ер нь бол яг ингээд компани үүсгэн байгуулагдаад үйл ажиллагаа ингээм амжилттай яваад цар хүрээ нэмэгдэж гин гэдэг маань нөгөө үйлчлүүлэгчийн тоо улам нэмэгдэж байгаа гэсэн үг. Тэгэхээр ер нь бол гадны хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн одоо нөгөө нэг хөрөнгө оруулалт
хийх одоо сонголт хийх гол шалтгаан за гадны ч гэлтгүй ер нь бол хөрөнгө оруулалтын сонголт хийх хүн хамгийн түрүүнд ер нь бол итгэлтэй дээр л тогтдог. Тэр байж ич хөрөнгө оруулах шийдвэрээр нь бол гаргадаг. Тэгээд тийм болохоор одоо анх чи ер нь бол нэг 7 хүний л 7 хөрөнгө оруулагч байсан. Яг манай. За 7 гэдэг нь 7 гадаад хүн. Тийм 7 Япон хүн. Тэгэнгүүт одоо тэр хүмүүс маань ер нь бол 7 биш болчоод үржигдсэн байгаа тань л да. Тийм 40 гаруй хөрөнгө оруулагч болсон байна. Тийм тэгээд өнгөрсөн жилийн 6 сард манайх яг нөгөө компани үүсгэн байгуулагдсан 5 жилийн ага тэмдэглэсэн. Тэгээд тэр үйл ажиллагаанд байна яг Японоос 40 хөрөнгө оруулагч ирж Монголд манай одоо 5 жилийн ага хамт тэмдэглэсэн. Тэгэхээр яг тэр үйл явдал бол айгүй том зүйл бид нар айгүй бахархалтай тэрийг ярих дуртай байхгүй юу. Магадгүй Монголын түүхэнд тэр хэмжээний олон хөрөнгө оруулагчийг нэг дор цуглуулсан юу бол баг байхгүй байх гэж би бол бид нар бол ер нь үдчихэж байгаа. Одоо тэгэхээр нэг snowball effect гэдэг те уулын уруу цас мөв том бол явдаг. Эхлээл ингээл эхний анхны хэдэл те анхны 7 Японыхаа хөрөнгө оруулалт итгэлийг олсон байгаа. Дараагийнх нь ингээд юу гэдэг амаа дэмжиж ингээд хөрөнгө оруулалт чинь итгэлцэл дээр тогтдог гэж сайн хэлсэн шүү дээ. Тэрэн шиг тэр хүмүүсийн анх оруулсан одоо хөрөнгө оруулалт нь итгэлцэл дээр байгаа. Тэр нь одоо нөгөө үр өгөөжтэй байсан тэр хүмүүс итгэсэн учраас дараагийн хүмүүс ингээд ер нь бол нөгөө ингээд ам дамжаад гэдэг шиг эсвэл миний чиний тэндэг найз нөхөд гэл ингээл цаашаа ер нь бол юм байна гэдэг одоо нөгөө тэр хүмүүс маань нэг ясандаа бид нарыг ингээд зүгээр одоо сурталчлаад өгч чинь гэсэн үг байхгүй юу? Энэ бол итгэлтэй хүмүүс шүү гэдэг ч юм уу тий. Тэгэл тэр хэмжээгээр ингээл дамжаал нэмэгдсээр байгаа л гарan хөрөнгө оруулагч болсон. 40 гэдэг чинь бүр ямар их юм бэ? Одоо олон хүн тэгж цуглуул гэдэг чинь бас чангачлаа ер нь л тий. Тийм тэгээд яг 5 жилийн байгаа бид нар ингээд тэмдэглэх гэж байна. Ингээд та ирээчээ гэж бид нар бол ер нь бол урилга явуулаад тэнгүүт тэрэн дээр яг өөрөөсөө ингээд цаг заваа зохицуулаад тий ингээд бид нарыг яг зориод ирнэ гэдэг бол аюу том ажил болсон гэж ер нь бол манай ажилчид ер нь тэрийг амжилттай зохион байгуулсан гэдэг дээр бол аюу бахархалтай ярих дуртай тийм. За одоо тэгэнгүүт дахиад буцаад нэг анх хөрөнгө оруулсан үеэр орох гэж байна. Одоо ингээд хүмүүс ихэнхдээ ярьдэн ш одоо бидний ерөнхий ойлголт ч юм уу те. Япон хүмүүс ч ер нь их удаа шийдвэр гаргахгүй тойроо л байна. За нэг 2 жил болд юм уу баг ингээргээл те. Тэгэхээр та ер нь процесс ер нь яаж анх биеэрээ очиж уулзсан уу дүүгээрээ дамжуулсан гэж хэлсэн л те. Гэхдээ дүүгийн угаасаа таньдаг байж байгаа тантай уулзаад ирсэн үү? Тийм. Яг манай дүү мэддэг байж байгаад ийм хүмүүс ингээд Монгол очлоо гэх. Тэр нь ялгаар ер нь бол нөгөө Монголд байсан байраа зарах гэжсэн аахгүй манай дүү. Тэгээд тэр хүмүүст ингээ үзүүлэлт гээч гэдэг маягаар анх ер нь бол танилцаад тийм тэгээд тэнчнээс нөгөө нэг яг үйл хөдлөлийн юу нь Монголд тийм хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаа гэдэг яриа үүсээд манай их бас үйл хөдлөлийн ингээд ажил хийдэг гэдэг шугамар нь холбогдоод тэгэл тэнчнээс эхэлсэн. Гэхдээ одоо яг ингээ компани бол үүсгэн байгуулагдаад 5 жил болсон байгаа ч гэсэн компани үүсгэн байгуулахдаас өмнө 2 жилийн хугацаанд чин туршилтын хугацаа гэж ер нь бол намайг туршилсан гэх юм уу? Явсан гэсэн үг байхгүй тий. Тэгээд ер нь бол тэгээд тэрнээс хойш ингээ бодохоор нийтдээ 7 жил болсон гэсэн үг. Тэр хугацаанд одоо туршуулж мөршүүлэл бас гайгүй л байсан юм билгүй дээ гэж. Тэгээд л ер нь бол эхэлсэн. Сайхан итгэлийн олсон байж тээ. Ер нь хүний итгэлийг олгодог ч бас амаргүй байж л та. Олсныгаа за олчлоо. Олсныгаа keep retention үү барьж хадгалах гэдэг чинь аюу чанга тий. Ялангуяа Японийг бол. Япон хүмүүс бол гэхдээ яг бас яг нэг итгэсэн хүндээ бол бата. Тийм айгуу сайн итгэдэг шүү. Тэгээд ихэнх одоо нөгөө нэг хөрөнгө оруулагчдын одоо яриа ер нь бол би айгуу олон тийм юм сонсч байсан байхгүй Япон хүмүүсээс. Манай хөрөнгө оруулагчид дунд ч гэсэн ялгаагүй ер нь бол ингээд нөгөө дандаа нэг холигдуулсан гэдэг хувилбарууд яваад иддэг шүү дээ тий. Мөнгөө өгөөд ингээд алдцсан гэл тий. Тийм юмыг бол Япон хүмүүсээс айгүй их сонсч байсан. Тэгээд Монгол хүмүүс ер нь нэг иймэрхүү төрлийн хүмүүс юм уу ч гэдэг юм нэг тиймэрхүү ойлголт ер нь бол байгаад идэг. Тэгээд тэрийг сонсглоор надад айгүй адилхан Монгол хүн тэгээд ийм одоо нөгөө нэг кейс үүсгэсэн гэхээр айгүй онцгүй байдаг байхгүй. Тийм учраас тэр бодлыг нь өөрчлөхийн тулд би одоо тэр хүмүүсийн итгэлийг алдахгүйгээр илүү сайн ажиллах хэрэгтэй. Гэдэг л зарчим баримталж байна. Тэгээд одоо манай хөрөнгө оруулагчид хүртэл ер нь бас тэгж хэлдэг хүмүүс бас байдаг. Зүүн өмнө ялангуяа Япон хөрөнгө оруулагчид бол зүүн өмнөд Азар айгүй хөрөнгө оруулалт хийдэг шүү дээ. Тэгээд тэн дунд ингээл бас айгүй фейлдсэн юм байдаг.
Тэгээд тэр нь бүр даже Япон хүн байсан гэдэг. Тийм бас ярьдаг байхгүй юу? Тэгээ би анх удаага Монголд ингээд хөрөнгө оруулалт хийгээд тэгээ юм гадаад хүн тэр ер нь бол чам шиг ийм одоо ихтгэл даах хүнтэй бол анх удаага л хамтарч ийн мундаг шүү гэл намайг бас худлаа. Хашууруулнаа заримдаа гэж. Зүг. Гэхдээ бас яг үннийг л хэлж л байгаа хэл та. Тэгжээж л энэ одоо хөрөнгө оруулсан байж таараа шүү дээ. Та болохоор одоо ингээд японочдтой харилцаа соёлын ялгаа ч юм уу тийм яг одоо эхний 7 жилээс хойш ингээд сөхөөд хойш нь харах юм бол ер нь ингээд жоохон нэг үл ойлголцсон ч юм уу тийм нэг буруу ойлголцсон ч юм уу хүндрэлтэй тохиолдол гарч байгаа. Хүндрэлтэй юм ер нь бол яг гарна. Одоо ингээд за их цөөхөн одоо нөгөө хөрөнгө оруулагчийн хувьд бол нөгөө шууд ингээд харилцсан. Явахлаар бол асуудал бол гарахгүй ч гэсэн одоо хүндрэлтэй юм нь юу гэдэг вэ гэхээр нөгөө нэг Япон хүмүүс чинь нөгөө юмаа ингээд нөгөө нэг ийм детальчилж гэх юм уу хаашаа ингээд яг манайхан шиг тийм нарийн шир юмд ерөөс ач холбогдол өгөхгүй. За гэл ингээд ерөнхийд нь л нэг ойлгоцсон байгаад идэг. Тэнгүүд бид нар бол ингээд нөгөө хөрөнгө оруулагчдаа сар болгон репорт явуулна одоо тий тайлангаа явуулна. Тэгэхээр тэр дунд ингээд зарим нэг хүмүүс ингээд хүү нэр эн чи юм билүү гэд гинт тэгж асуулт орж ирдэг. Эсвэл нөгөө нэг юм мартцсан байдаг ч юм уу тий. Тэгээ тэр чин тийм штэ гэд хэлэхлээр тийм билүү гэд харилцааны тийм юунууд яг тиймэрхүү юмнууд бол ер нь одоо нөгөө нэг юу яадаг байхгүй юу үүсдэг байхгүй юу. Тэнгүүд гэрээ хийсэн бэжж гэрээ хийснээ мартцсан байх та гэж заримдаа бодох асуудал гарна ш. Тэнгүүд өнөр эн чи юм билүү гэл гинт. Тэгэхээр жижиг юм анхаарахгүй ерөнхий том зургаар л харж байгаа юм тий. Тэгээ ер нь яг манай одоо нэг хөрөнгө оруулагчдын бас нэг онцлог байгаа. Өнөө маргаашин тэр ашиг хонжоо гэхээсээ илүүтэйгээр урт хугацаанд үнцэнтэй тийм хүчтэй хөрөнгө оруулалт гэдэг юм дээр л айгу одоо нөгөө ач холбогдол өгдөг гэх юм уу. Тий. Зүг. За ингээд ер нь хөрөнгө оруулсан тухай бас ойлголттой боллоо. Тэгэхээр төр зур хөрөнгө оруулалтын талаар жоох хойш тавиад энэ Nest гэх групп гэдэг хэлсэн. Группын зохион байгуулалт орсон гэдэг яг дотор хэдэн компани байна. Ямар үсттэй та нэг гоё тайлбарлаач. Дотроо ер нь бол яг компани тоогоор ярих юм бол 5 компани байгаа. Тэгээд яг одоо нөгөө идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь бол үйл хөдлөх хөрөнгө тэгээд банк ус санхүүгийн байгууллага, аялал жуулчлал гэсэн 3 салбарт ер нь бол яг гол үйл ажиллагааг явуулж байна. Тэгээд нөгөө үлдсэн 2 охин компани болохоор ер нь бол бас аялал жуулчлалтай холбоотой гэсэн үг. Манайх өөртөө одоо нэгэнт ингээд нөгөө аялал жуулчлал зохион байгуулж байгаа учраас өөрсдийнхөө одоо нөгөө нэг үйлчлүүлэгчдийг бас байлгах аялал жуулчлалын нэг зохицолбортой болъё гэдэг үүднээс ер нь бол бүтээн байгуулалт эхэлж байна. Бүтээн байгуулалт ер нь бол яг одоо эхлэх гээд төлөвлөлт юм хийгээд явж байна. Тийм. Тэгэхээр яг нөгөө нэг манай одоо нөгөө аялал зохион байгуулж байгаа ажилчин болохоор зүгээр нөгөө нэг Монголд ингээд ирдэг жуулчд биш хөрөнгө оруулагчд маань өөрсдөө одоо тусгай сонирхлын аялал гэж бид нар бол нэрлэдэг байгаа. Хөрөнгө оруулалтынхаа бүтээгдэхүүнийг үзэнгээ бас Монголыг давхар үзээд явдаг тийм одоо мэрэгжлийн аялал гэх юм уу те. Яг мэрэгжлийн хүмүүс ирдэг байхгүй юу? Одоо үйл хөдлөх хөрөнгийн одоо нөгөө хөрөнгө оруулалтын чиглэлийн хүмүүс байна. Ер нь бол дандаа нөгөө нэг үйл хөдлөлийн чиглэлийн хүмүүс ирдэг гэсэн үг. Тэгэхээр тэр хүмүүстэй зориулаад бид нар бол гол нь үйлчлэгээ гэдэг юм дээр асар их ач холбогдол өгдөг. Тэгэхээр манай Монголын нөгөө үйлчлэгээ чинь бас юу илээ те. Япон бол угаасаа үйлчлэгээгээр өөрөө номер 1 болсон. Тэр хүмүүс маань яг тийм хэмжээний үйлчлэгээ үзүүлэхийг бид нар өөрсдөө хичээдэг байхгүй. Тэгэхээр өөр газруудад үйлчлүүлэхээр ер нь бол хангалттай биш байдаг. Тэгэл бид нар чинь заримдаа өөрсдөө өмнөөс нь очиод ер нь бол цаг магийн өмнө очиод ресторан зогсож идэг байхгүй манай хүмүүс. Тэгэл хоолн болон бэлэн байна уу цагтаа гарах уу яах вэ хөөгээд. За тэр цагны асуудал бол бас айгүй асуудалтай шүү дээ манай Монголын хувьд бол тий цаг барихгүй. Тийм болохоор нөгөө нэг захиалсан хоолн за бид нар ингээл ресторан захиалах хүссэн байлаа гэхээр яг тэр цаг хугацаанд ерөөсө гардаггүй учраас хүмүүсээ төрүүлж очиад за яг тэр цагт нь хоолыг гаргахаар ингээд бэлэн байлгаж байгаараа гэл ингээд ер нь бол зохион байгуулалтын ажлууд. Өөрсдөө тэр дунд ингээд Монголыг одоо нөгөө нэг ийм биш шүү гэдэг ойлголттойгоор тэр хүмүүст ингээд сэтгэл үлдээгээд явуулахыг хичээдэг учраас давхар тийм давхар ер нь бол тэр тэгэхээр өөрсдийнхөө хэмжээнд үйлчлэгээ үзүүлэх тэр
гоё одоо орчинтой нөхцөлтэй тийм газрыг бий болгоё гэж ер нь бол зориод байгаа. За одоо тасархаа үйлчлэгээ ресорт арах нэ. Монгол хүн орж болох юм бэ? За. Тэр бол хамаагүй шүү дээ. Үйлчлүүлэгч бол хинч байсан хамаагүй тий. За түүлтэгэл н очиж үзсэн хүмүүс нөгөө нэг ам дамжаал таны сая хэлдэг шүү дээ. Үйлчлэгийн тасархаа тийш очоорыг л одоо маркетинд явах илүү дээ тий. Нэгтгэл тий. Тэгж найдаж байна гэж. За одоо тэгээд японочдын нүрийг нөгөө нэг улаалгахгүй тул одоо монголчууд маань өөрсдөө давхар зохион байгуулалтанд очиж одоо аюух юм бэлддэг юм байна ойлголт авлаа. Та сая ингэж хэлжлээ 3 үнцэн компани байна гэдэг хамгийн том нь үйлдвэрлэх хөрөнгө гэж шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг Nest-ийг би юугаар нь сайн мэдээд нэхэр нөгөө төрөөсийн орон сууцыг нэлээд таниулсан гэж хараад байгаа. Одоо энэ чинь Улаанбаатар хотод 40-50 мянгатаар бол 70 гаруй байр шүү дээ. 70 гаруй байр гэдэг чинь бас хөөх их тоо шүү. Үйлчлэгээ орон сууц тийм. Тэгэхээр нөгөө нэг шууд хүн нөгөө чамдамаа чирэл бүх юм дотроо бэлэн бидлэг үйлчлэгээ анги нэвтрүүлгээс одоо хүмүүс мэддэг хүмүүс нь бол тэгэл одоо ингээл завсар зайгуул авчтай юм шиг байна ингээл бүх тий нөгөө сул гарахгүйгээр ер нь бол яг энэ бүтээгдэхүүнийг одоо зах зээл дээр нийлүүлж яхад яг манайх шиг төрлийн одоо нөгөө үйлчлэгээ үзүүлдэг үйл хөдлөлийн компани бол усаа байгаагүй гэж ер нь бол ойлгож болох юм. Манайхан ч ингээл нөгөө нэг тавилгатай гэл тэгэхээр л нэг зурагт буудан ширээ сандал тэгэл болчдөг шээ тий. Тэгэхээр бид нар бол яг энэ концепт нь бол яг Япон нөгөө нэг загвараар одоо баг зай талбайг яаж ашиглах вэ гэдэг одоо зураг төслийг нь бол яг нөгөө Япон юугаар гаргаад тий. Тэгээд тэрнийхээ дагуу яг ингээд нөгөө дотор заслаа бүрэн хийгээд тэгээд тогтжуулаад тавилгажуулаад тий ингээд бүрэн ерөөсөө хүн хувцас аваад ирэхэд бэлэн тийм түрээсийн байрны одоо бүтээгдэхүүнийг зах зээл дээр гаргасан гэх юм уу. Тэгээд тухайн үедээ бол хүмүүсийн ойлголт байхгүй. За тэгээд мэдээж хэрэг одоо нөө түрээсийн үнийн хувьд арай жоохон бусад байрнуудаас өндөрч үйд юм уу тийм байсан. Одоо бол манайх тийм өндөр үнэтэй бол барыг биш болчлоо шүү дээ. Бусад байрнууд ялгаагүй шахуу түрээсийн үнэтэй болцсон. Тэгээд яг хүмүүс бас яг ингээд нөгөө манай загварыг дуурайгаад гэх юм уу тиймэрхүү юугаар ингээд хувь хүмүүс бас өөрсдөө байраа засаад түрээслэх тиймэрхүү юмнууд мэрсэр ер нь бол байна. Гэхдээ манайх ч өөрөө нөгөө түрээсийн одоо цогц үйлчлэгээ гэж бол бид нар өөрсдөө нэрлэдэг байгаа. Түрээслэгчийн одоо бүхэл янз бүрийн одоо нөгөө нэг асуудал бол 100% бид нар өөрсдөө ингээд хариуцаад ажилладаг учраас тэрэн дээр бол одоо юу гэдгийг нэг хүнтэй гэрээ хийчихэд ингээд алга болчихно гэдэг юм бол байхгүй. Тийм бүхэл сервисийг бол үзүүлж байгаа учраас тэрүүгээрээ бас илүү одоо удаан оршин тогтноод хүмүүст бас танигдаад яваад байгаа юм бол гэж байна. Дагалт үйлчлэгээ сайтай л та тий. Одоо сервисүүдээ бүгд нь хариуцж байгаа. Юу яаж байгаа нэг та түрүү хэллээ шүү дээ. Япон одоо архитектур интерьерийг ашигласан хэрэг тэр чинь зай талбайг бол хамгийн байж болох нэг үр дүнтэйгээр ашиглаж байна л гэсэн үг шүү дээ тий. Хамгийн өндөр efficiency гэдэг тийм. Тэрэн дээр Япон хүмүүс сууж байна уу? Монгол хүмүүс сууж байна уу? Тогтчлол. Ер нь бол яг интерьер зургийг бол энд одоо монгол хүмүүс л гаргаж юу яаж байгаа л да. Яг нөгөө төлөвлөлтийн зургийг бол яг Япон нөгөө санаагаар анх одоо төлөвлөлтөө хийгээд тэгэнгүүт одоо тэр чинь нэг ер нь бол 40-50 мянгатын байрнууд чинь нэг л хэв маягтай 1 2 3 гэл явж байгаа шүү дээ. Тэгэхээр анхны нөгөө тэр төлөвлөлт маань яг тэр суураар гарсан учраас бусад байрнууд дээр яг тэр жишгээрэл. Тийм тэгээд ихэвчлэн нэг 40 м квадрат байгаа шүү дээ 40-с 50-ийн хооронд тий. Тэгэхэд яг тэр төлөвлөлтөөр чинь хувцсны өрөө хүртэлтэнд нас шийдсэн байгаа байхгүй. Тэгэхээр яг 40 м квадрат гэж бол тэгж юм жижигхэн бол ерөөсө санагдахгүй хүмүүст. Бүх юм яг ингээд тохируулаад хийцэн. Ер нь нөгөө ихэнх кайл чинь хувцсны өрөө гэж байдгүй шүү дээ. Одоо ялангуяа 40-50 мянга те. Тэгээ галт тоог нь гаргаад өгсөн хувцс яг ингээд бүх зохион байгуулалтын зөв хийсэн үүдний хэсгэмс гэл яг стандарт харагдажсэн. Ер нь хамгийн анх одоо яг ингээд байраа засаад ороход ер нь юу тулгарч байсан. Одоо зэхэр чинь хамгийн ихний миний утгаар л одоо засварын бариад хэрэг болно одоо байр засгаал тий. Хоёулаа бүр ухраагаад яг анх эхэлжсэн үеэр нь очилт. Тэгэхэд ер нь ямар асуудал гарч ирсэн яаж шийдэжсэн гой кейсүүд байна. Ер нь бол тэр засварын асуудал дээр бол асар их фейлсэн шүү дээ. За яг одоо нөгөө итгэлтэй яг бидний санаагаар тэрийг одоо ингээд яг бодит болгох тийм одоо интерьер дизайны мэдрэмжтэй хүнийг дөр толгот айгүй хэцүү байсан.
За тэгээд зураг гаргалаа гэж бодоход яг гүйцэтгэл дээр бас амар их асуудал үүсдэг байхгүй юу. Яг бид нар бол ингээд за бүр одоо за бид нар бол бас гайгүй. Япон бол яг одоо жишээлбэл нөгөө нэг бүр ингээ болон тохоо болгоныг ингээ шалгаад зай завсартай байна уу үгүй юу гэд ингээ бүр чеклисттэй ингэж байрыг ер нь бол заслын юмыг нь хүлээж авдаг. Тэгэхээр бид нар бол яг бас харьцангуй те бүр тэгж одоо нөгөө Япон шиг төвшөнд биш гэлээ. Гэхдээ яг ингээ бидний одоо нөгөө санааг бодит болгоод гүйцэтгэлийг ер нь бол нарийн ширийн чимгэлүүр одоо юу гэдгийг нэг зай завсар ингээ силиконтоход хүртэл цэвэрхэн силиконцсон байна уугүй юу гэдэг юм ин хүртэл хардаг байхгүй. Тэгэд яг тэрийг одоо яг тийм хэмжээнд хийх одоо заслын хүн олоход бол асар хүндрэлтэй байсан. Бүр өчнөө олон байран дээр фейлдэл. Тэгээ нэг одоо хүмүүс ер нь бол яг манайхан ч тэгэл заслын компани гэл тиймэрхүү газруудаас л ингээл үнийн санал аваад хийлгэж үзээл тэгэл за ерөөсөө биш байна таалагдахгүй. Одоо хийцлийнх нь арга барил эсвэл тэр нөгөө нэг юу гэдгийг тэр силикон хийхдээ хүртэл айгу бохор хийдэг юм уу те. Хэнэггүй авсан багтагаар. Тийм ер нь бол нөгөө нэг ингээл тэрийг ингээл нэг дуусгал өгчүүл болоо гэдэг ойлголттой хүмүүстэй их тааралдаад тэг ер нь бол асар олон байран дээр тэгж засварын юу фейлж явж ирсний эцэст яг нөгөө нэг өөрсдийнхөө сэтгэлд харах хүмүүс заслын компани хүнийг сонгож аваад за тэр үнтэйг бол ер нь бол ингээд компани тэр анх эхэлснээс хойш ингээд ер нь 4-5 жилийн хугацаанд тасралтгүй хамтраад ажиллаад явсан. За тэгээ одоо бол манайх өөрсдөө засвар хийдэг тусгай одоо нөгөө бригадтай ажилтнтай болсон. Тэгэхээр илүү одоо нөгөө бүтээгдэхүүнээс сайжруулж байгаа гэх юм уу? Өмнөх алдаагаа давтахгүй л гэж. Гаднаас одоо яг тийм засал чимэглэл авахгүй өөрсдөө хүмүүст болсон байна шүү дээ. Тийм. Анх ингэж хийж яхад нөгөө айгүйх фейлцэн гэж дээ. Тэгэхээр нүг хийлгээл болоод дахиж хуулаад дахиж аваад тэр болгон дээр зардал гарч байгаа хта тий. Нэг байрыг ингээд засуулаад дуусгаал тэгээ фейлдэл тэрэн дээр ахаад ингээд бас нөгөө юу яаж байгаа байхгүй. Тэр чинь ахиж өөрчлөх гэж ч юм уу эсвэл энэ яг өөрсдийнхөө санаагаар олох гэж. Тэгэл тэр компанитай бол дахиж угаасаа харьцахгүй шүү дээ нэг. Тэгэл нэг байран дээр фейлдэл. Ахаал дараагийн байр руу өөр газар олол бас тэгэл нөгөөтгийгөө оруулаад дахиад фейлдэлж гэдэг юм. Ер нь бол 3-4 газартай тэгж хамтраад ер нь бол ямар ч амжилт олоогүй. Тэгэл нэг тавдах дээр яг өөрсдийн гэсэн яг юугаар зөв хамтрахдаг компанитай болсон доо. Гэхдээ бас тэгээд энэ ч одоо бас зарлага нэлийн гарч л байгаа хэл та тэр болгоны тоогоор. За тэгэнгүүт нь тэр болгоныг ер нь бол гарч байгаа зарлаа сургалтын зардал гэж үзээл гэж. Бас манай японочдод бол тийм ийм хэмжээний мөнгө төлөөд юм сурж авсан гэж ойлгох тэрэнд харамсах шаардлагагүй л гэдэг юм. Зөв бас гоё философи шүү нөгөө тий зардлыг идэх суралцаад зарцуулсан зардал байна гэж бодчиход дотор үеиг өчтөг тий алдсангаа уучруулж хямраа авчих штэ. Зөв. За үйл хөдлөхөний юм байт юм байна. Одоо тэнгууд нь та бас ярианыхын хэлжсэн ингээд ажилчдаа цалин яах вэ? Цалингаас гадна өшөө ингээд лэмдгээ гэдэг жисэн тий. Тэр ер нь группийн хэмжээнд хичнээн хүмүүс байна. Ер нь яг нэмэлт юм дагалдахнууд нь яаж та ингээд ер нь бол одоо нэг 30-аад ажилтан байгаа. Нэмэлт хангамжууд юу зориулж байгаа хүмүүс. За тэгин ер нь бол одоо хүний нөөц бол асар өндөр ач холбогдолтой гэж түрүү хэлсэн шүү дээ. Ер нь бол компани гол хөдөлгөөх хүч бол ажилтан байхгүй бол угаас ажил явна гэж бол байхгүй. Тэгээд ер нь бол компаниг нэгдүгээрт бол нөгөө нэг ажиллах орчин маш тухтай байх ёстой гэдэг зарчим баримталж байгаа. Тэгэхээр одоо ер нь бол хэлээд байгаа байхгүй би бас ажилчтай л дээ. Бид нар ингээд өглөө 9-оос орой 6 цаг хүртэл тий амьдралынхаа ихэнх цагийг тэр хүмүүстэй хамт өнгөрүүлж байгаа. Бараг л гэр бүлийнхнаас илүү цагийг хамт өнгөрүүлж байгаа шүү дээ. Энэ бол ингээ хоёр дахь гэр. Тийм учраас өөрсдийнхоороо яг тухтай ямар байлгамаар байна. Тэрүүгээрээ ингээд орчноо бүрдүүлээд ингээд ажиллая гэдэг ийм зарчим ер нь бол баримталдаг. Тэгээд одоо ер нь бол манай ажилтнууд чинь бас дандаа нөгөө нэг ихвчлэн залуу хүмүүс байна. 30-аас доош насны залуучууд. Тэгэхээр тэр хүмүүс чинь одоо нөгөө юу гэдэг бидний үеийнхэнтэй харьцуулах юм бол ажиллах арга барил те нөгөө нэг сая нэг юу яваад исэн шүү дээ Instagram дээр ч илүү нөгөө
жинзинүүд яадаг вэ гэсэн чи өнөөдөр би ямар өдөр байна ажилдаа очихгүй гэсэн гээд тэр шиг л нөгөө нэг айгуу сонин юутай одоо юу гэдэг биднэрийнх шиг хэмжээний одоо нэг ойлголт юу гэж Нэг махраад зөрөөдөө штэ тий. Тэгээд баг нөгөө нэг өөрийнхөө юугаар ингээд вайбаар ажиллаа хийдэг юм тий. Тэгэхээр одоо тэр хүмүүст ингээд одоо тохирсон ч гэдэм үү. Орчин нөхцөл ингээ өөртөө гой байлгыг бүрдүүлээ ингээл эн чинь бидний юм чин гэдэг юм. Тэгээ цалингийн одоо хувьд бол ер нь бол яг мэдээжин хэрэг одоо за манайх ч юм бол бусад одоо нөгөө юутай харьцуулахад бол харьцангуй жижиг компани гэж үзэж байгаа байхгүй юу. Тэгээд 30-аад ажилтнтай тэнгүүд цалин бол ер нь бол мэдээж стандарт гэдэг юм төвшнгөөс бол арай гайгүй юм болов гэж би ойлгодог. Тэгээд яг цалингаас илүүтэй тэр хүмүүсийн нөгөө ажиллаа хэр тухтай хийж ийн ажиллаас авж байгаа сэтгэл ханамж юу вэ? Тэрнээс гадна өөр ямар нийгмийн халамж анхаарал байгаа ингээд. Тэгэхээр компаниас бол ер нь нөгөө сурч боловсрох өөрсдийгөө хөгжүүлэхэд нь бол байнга дэмждэг сургалтын төлбөр бүх юмыг нь бол ингээд компани зардлаар шийдэж өгч байна. За тэгээд хоёр дахь асуудал нь болохоор ингээд чөлөөт цагаа өнгөрөөлөхт нь зориулаад 7 хоног болгоны 4-р өдөр компаниараа заал авдаг. Тэр зардлуудыг бас ер нь бол ингээд ажилтнаас айл болох янз бүрийн зардал гаргахгүй. За тэгээд манай бас нэг компани соёл гэх юм аашаа сард нэг удаа заавал бөөнөрө сэлгэнд гарч болно. Эсвэл гадуур гарч болно. Ууж идэх зардлыг төлж ийн гэх юм уу. Тэр ер нь бол одоо нөгөө ажлын ачаалттай ажиллаж байгаа залуу хүмүүсийн хувьд яг нэг ингээд ажиллаа мартаад нэг өдөр бөөнөрөө ингээд гоё цагийг өнгөрүүлээд ажлынхаа стрессийг тайлна гэх юм үү. Тэр бол айгүй чухал гэж үздэг учраас тэрийг бүр төсөв юунд оруулаад сард нэг удаа гэд. За тэмдэглэлт юутай өдөр бол март цэргийн баяр гэл тийм үед бол сард 2 удаа ч юм уу тий. Төрсөн өдөр мөдөр ингээд давхцаж байгаа бол юм уу тий. Тиймэрхүү үед бол ингээд ер нь бол заавал тийм цагийг гаргадаг төсвийг бол гаргадаг. За тэрнээс гадна одоо манай одоо ажилчдын цалин дээр нэмэгдлэр одоо нөгөө ур чадварын нэмэгдэл гэж орж ирдэг. За хилтэй ажилтан бол хэлний нэмэгдэлч гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар ур чадварын нэмэгдлүүдийг өгдөг. За хүүхдтэй ажилчдын хувьд хүүхдийн мөнгө гэж бас нэмж өгдөг. За. Тийм тэгээд дээрэс нь одоо яг манайх ч өөрсдөө бас нэг банк ус санхүүгийн байгууллагын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа учраас дотоод ажилчдын зээл гэдэг тусгай шугамтай юм тий. Хүүтэй тий. Тэрэн дээр бол ингээд одоо хэрэглээний машины орон сууцны гэдэг зээлүүдийг нь бол өөрсдийнхөө ажилд зориулаад бас шийдэж өгдөг. Гэт ярих юм бол бас зөндөл олон юм байна гэж тий. Яг дотоод мэдээж нөгөө санхүүгийн их усрээрээ зээлийн асуудлыг шийдэхээс гадна бас банкнуудтайгаа хамтраад бас ипотекийн асуудлыг шийдэх тал дээр. За тэгээд дээрэс нь бас одоо нөгөө ер нь бол хүүхдтэй ээжүүдийг одоо маш их дэмжиж гэдэг бас групп компани хэмжээнд бас тийм бодлого эмэгтэй ажилчдад дэмжиж тий. Одоо ер нь бол ингээд нийт ажилчдын чинь 80-90% эмэгтэй ажилтан байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг манай японочууд ч гэсэн бас хэлдэг Монгол эмэгтэйчүүд амар хүчтэй юм аа гэд ер нь бол тэгж харагддаг юм шиг байна. Ихэнх нь л одоо ингээд ажил төрөл юу яаж байгаа. За тэгээ дээрэс нь бас нөгөө сингл момод бас байна. Тийм учраас тийм хүмүүсээ илүү дэмжийа. Тэгээд нөгөө ажлынх нь одоо цагийг нь богиносгодог ч юм уу тий. 7 хоногт эсвэл одоо бага насны хүүхэдтэй бол зайнаас ажиллах боломжийг олгодог гэх юм уу. За тэгээ хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг нь бас компаниас шийдэж өгдөг. Гээл ер нь одоо ажилчид руу чиглэсэн дэмжлэгүүд бол зөндөл олон юм байгаа л да тийм. Тэгэл эхнээс нь тэгэл явцын дунд за одоо ийм шаардлагатай бол энэ юу одоо хангамжийг нэмэгдүүлээ гэдэг ч юм уу тий. За бас ер нь бол тодорхой хэмжээний удирдах төвшний ажилтнууд болон одоо ерөнхий менежерийн төвшний хүмүүст бол ингээд бас машиныг нь бол компани хангамжаар бас шийдэж өгсөн байна. Тийм. Одоо ингээд бүхэл одоо боломжтой юмыг бол компани зөвөөс ер нь бүгднгийн л боломжийнхаа хэмжээгээр хийж өгдөг. Тэгээд ажилчдаа ч гэсэн бас хэлбэлтэй ажилтнууд та. За компани зүгээс бол
хийх юм бол тултал нь хийнэ. Та нар ажиллаа л сайн хий гэл. Бус юмд битээ санаа зовж шүү дээ. Тэгээд яг одоо ер нь хангамжийн сайтай бус юмар нэг дэмжиж штэ. Тэгэхээр ер нь хүмүүсийн оролт гаралт бол их бага хувь эзэлж байгаа бах тий. Би тэгж ойлгохоор сэтгэл төрж байна. Тийм компани ер нь бол одоо анх үүсгэн байгуулагдсан цагаас хойш ерөөсөө өөрсдөө нөгөө нэг гадаад руу сургуульд явах гээд ажилласаа болсон 1-2 хүн байгаа. Тэрнээс ш бусдаар бол компаниас ажиллаас нь халаад ч юм уу эсвэл ажилласаа болъё гэсэн хүн бол байхгүй. Эртэл би нэг дахиад орсоо офис дээр. Тэгсэн чинь ингээд бүгд нөгөө өөрсдөө ингээд офис цэвэрлжээд юм билээ л дээ. Одоо японочууд нь сургууль Монголд явж яхад нөгөө бүгд л өөрсдөө цэвэрлэдэг шүү дээ. Яг л тийм сонирхолтой байх шиг тийм. 7 хоног болгоны нэг одоо нөгөө өдөр гаргацсан байдаг. Тэгээд бүгдээрээ цэвэрлэгээ хийн 0-оо бас цэвэрлэнэ гэл. Би 0 аван чи тэр өрөөг ав гэл хуваагаал хуваарлал. Японд болохоор ингэдэг штэ нөгөө 0 сайн цэвэрлдэг хүн мөнгөтэй болдог гэдэг юм байдаг байхгүй. Ани хэлцэг байсан тий. Сонссон тий. Тийм тэгээд. Би ч гэсэн өөрөө бас 0-оо цэвэрлэхгүй байх штэ. Тийм. Бүгдээрээ нийлээ. Хувирлж авсан юм уу тал тий. Тийм. Зүг. Тэгэхээр яг тэр нь гой сэтгэл төржсэн л яг бол зарим яг за хүн олонтой компани бол яг юу ачт юм билээ шүү дээ тий. Цэвэрлэгчийн оронтаа гаргаад хүн тавьж шүү дээ тий. Тэгтэл яг нийстэй юм болохоор өөртөө ингээ бүгдээ хойрлж аваад ийсэн. Би тэрийг зүгээр нэг Япон номноос уншижсэн. Японд явж байхдаа харж лээсэн хүн. Япон багш хэлжсэн. Гэт цэвэрлэгчийн зардал хөслөөд байгаа хасгаад байгаадаа биш юм аа. Хүн ингээ цэвэрлэхээр айгүйх юм оюун санаа ч юм уу цаагуур нэм өгдөг гэж тайлбарлаадсэн. Адаглал одоо тэр чинь ингэж байгаа байхгүй. Өөрийнхөө цэвэрлсэн юмыг хүн ядаж хайрлж одоо бохирдуулахгүй гэж ашиглана шүү дээ тий. Тэгэхээр яг нэг нэгнийхээ хөдөлмөрийг хүндэтгий гэдэг бас ухамсар ер нь бол арай багаас нь Японы угаасаа нөгөө баг сургуульд бол цэвэрлэгч гэж байхгүй бүгд өөртөө сургуулаа цэвэрлдэг гэд багаас нь л ер нь бол тийм ухамсар суулгачж байгаа болохоор. Тэгэл тэр асар олон хүнтэй хот гэхэд чи одоо метроны буудлын 0 мол бол асар цэвэрхэн байдаг шүү дээ. 0 бол ерөөсөө би бол бүр хааж явсан Японд бол хамгийн номер 1 магтах юм бол 0 гэдэг. Харин тийм амар цэвэрхэн. Би бүр шокнд орсон ш. Амар олон зуун километр ямар ч барилахгүй хөдөө давхиж байгаа л зосон чинь. Мангар гой 0 гэж би бүр юу яач дээ. Хөдөө 0-ийн асуудлыг бол зүгээр ингээл алхам дотомд нь шийдсэн байдаг болохоор чинь 0 ер нь бол стаас хааж явсан ер нь бол айгуу цэвэр. Тийм дэлхийд 100% шийдэж чадсан бас Япон гэж яригдчихсэн тий. Тийм тэгээд метроны буудлыг би бас гайхаад идэх байхгүй тэр чинь бүр хитэн сая хүн ингээл өдөр тэнд чинь ингээ холгоол айгуу хүн орж гарч байгаа шүү. Тэгэхэд л бүр ингээд хэрэглээгүй юм шиг тийм ядаж л өөр тэр би үнэхээр гайхдаг Японд л айгуу мундаг тэр 0-ын тал дээр бол за бүр үйлчлэгээний газрууд нь бүр нэмээд ярих юм бол 0-д нь бол эмэгтэй хүний ариун цэврийн хэрэглэл хүртэл байдаг байхгүй. Тэгэл нөгөө өсөлгөө боодог юм уу ч юм өнөр цэвэрлдэг хүмүүс ч юм уу гэдэг амар тийм ойр зургийн хэрэглээний юм гэх юм уу. Гэснээр ариун цэврийн хэрэглэх гэснээс нэрэ манайх ч ер нь бол нөгөө эмэгтэй ажилчтай айгүйх дэмждэг гэдэг ингээ хангамжийн материал донд бол тэр бас заавал байдаг. Компани дээр аваад тавьсан байдаг байхгүй юу. Тэгэхэд юу вэ л та нөгөө нэг гүйцэтгэх захирал Сион эмэгтэй байгааг давуу тал гэхээр бас аюулсаа ойлгож штэ тий. Хүмүүсээ ойлгоо тэр чиглэлт нь ингээд одоо тусал дэмжиж яана л гэж хараад штэ. Магадгүй эрэгтэйс байсан бол угаасаа эрэгтэн чи ойлгох мэдэхгүй юм чинь тэгээд мэдхгүйгээр л байх байлгүй дээ орог тий. Тэр бас давуу тал байна тий. Эмэгтэй сионерын хүрээл community ер нь та нэгдэж гэнэ үү? Ер нь эмэгтэй сионер хэрэг байна одоо манай Монголд харилцаж яхад. Монголд харин одоо ер нь бол айгүй мундаг эмэгтэй хүмүүс бол зөндөө биш шүү дээ. Тэгэхээр яг нөгөө эмэгтэй хүн байгаагийн давуу тал нь юу гэхээр нэг юу гэдгийг эрэгтэй хүмүүс бол ингээл том зургаар нь ерөнхийд нь хардаг бол эмэгтэй хүн ингээд нарийн чимэглэр юмыг ойлгодог, детальжилж юмыг орно бол хардаг гэдэг утгаараа илүү бас нөгөө мэдрэмжийн тал дээр гэх юм уу те. Тэгэл сонголт хийхэд хүртэл одоо нөгөө их хөдөлгөөнтэйгээ холбоод ярихад одоо нөгөө байр худалдан авалт хийж байгаа сонголтыг чи ер нь бол 80-90% эхнэрүүд нь дандаа шийдвэрийг гаргадаг гэдэг жааш те. Тэгэхээр тэгээд манай японочууд ч гэсэн бас хэлдэг ер нь бол монгол эмэгтэйчүүд айгүй мундаг хүчтэй. Бүх юмыг л ер нь бол амжуулж штэ ар гэр ажил төрөл те. Тэгэхээр үнэхээр мундаг байна гэж үздэг. Тийм учраас тэр утгаараа эмэгтэй хүмүүсээ ер нь бол
маш их дэмжигээ. Тэгээд ялангуяа одоо нөгөө бага насны хүүхдтэй ээжүүд чинь тэр болгон ингээд нөгөө бүтэн цагаар ажиллах боломж байхгүй шүү дээ. Тэгэхээр гэрээсээ ажиллах боломжийг нь олгож өгдөг гэж түрүү хэлсэн тий. Тэр шиг за арай нэг одоо 2 3 нас хүрсэн хүүхэд бол цэцэрлэгийн асуудлыг шийдэж чинь тэр цэцэрлэгийн насанд орох арай болоог бол 7 хоногт 2 удаа л компани дээр ирээд ажиллаа хий гэдэгтээ тэгсэн хэрнээ тэрийг бол бүтэн ажиллагаанаар тооцоол ингээд явна гэдэг бол яг хуу миний хувьд бол энэ бас айгүй том дэмжлэг юм болов гэж ойлгоод байгаа. Одоо цэцэрлэгийн шийдэмт чинь бүр баг айгүй том тосоо юм шүү. Тэр чинь аав ээж болгоны баг толгойн өвчин яах вэ гэж бодол явчихдаг шүү дээ. Сургуулийн бас шийтгэл одоо ер нь бол хичээж байна. Өө за. Та ч одоо баг өглөөнөөс нь өсгөөд том болгоод ажилтаа компанид авчих нь уу даа. Тэгээ бас нэг ийм энэ яг нөгөө нэг хүүхдүүд ажилтнуудаа бас тэгээ хүүхдүүд нь ингээд ач холбогдол өгöd байгаагийн бас нэг шалтгаан юу вэ гэхэлэр бид нар ер нь бол аюул том нөгөө нэг одоо алсын хараа бидтэй байгаад байгаа байхгүй. Тэр нь юу вэ гэхээр манайх бол ер нь 100 жил үргэлжлэх компани байх ёстой гэдэг одоо энэ бодлогын хүрээнд бидний одоо дараагийн үе залгамж халаа өөр хүүхдүүд маань энэ компани бас ингээ үргэлжлүүлээд явах ёстой гэдэг ийм одоо бодлого байгаа учраас ер нь бол ажилтнуудаа тэгээд хүүхдүүдийг нь бас маш сайн дэмжиж байна. Одоо багаас нь ер нь одоо залгамж халаагаа бэлдэж байна гэх юм уу? Цэцэрлэгээс бэлдэж байна да. За 100 жил үргэлжлэх компани гэнэ. Яг компаниуд бол одоо Монгол компаниуд чинь 100 хүрсэн тохиол байхгүй шүү дээ. Дөнгөс одоо 90 оноос хойш гэх юм бол те 100 жилгээд айгүй том холоос харж байгаа юм байна. Би бас нэг Японд явж байхдаа нэг бизнес аялалч хөө зүгээр ах нарыг дагаа явж байхад бол манай компани 250 жил. Манайх 300 гэсэн зарим нь юу вэ бүр одоо ингээд 400 жилийн болох чинь тэр гээд одоо нөгөө түүхийг бүтээсэн компаниуд бол айгүйх байгаа байхгүй. Манай хөрөнгө оруулагчид донд бас ингээд 3 дахь үеийн 4 дахь үеийн гэсэн хөрөнгө оруулагчид бас байдаг. Тэгэхээр тэр бол айгүй одоо нөгөө тэрийг яг ингээд нөгөө нэг юу гэдгийг компанийг ингээд доголдуулахгүйгээр тэр чигээр ингээд 100 жил үргэлжлүүлнэ гэдэг бол бас асар том одоо хүмүүжил соёл гэх юм уу тийм зөв хэцүү шттэ компани авч байгаа гэдэг чинь тийм. Тэгэл цаг үеийн эвгүй нухчаанд тийм одоо яг бас нөгөө нэг Японд бол ингээд одоо хүүхдээ хүмүүжүүлэхийн тулд хүүхдээ харахын тулд ээжүүд нь ажил хийдэггүй штэ. Тийм. Тэгэнгүүт тэрийг бол ер нь бол бүр япон хэлээр нь бол бүр ингээд мэрэгжлийн одоо гэрийн ихнэр гэх юм уу баг тэрийг ингээ ажил болгоцсон байгаа хгүй. Тэгээд яагаад тэгж гинүү гэхлээр тэр хүүхдийг яг одоо ирээдүйд хэрэгтэй нийгэмдээ одоо хэрэгтэй иргэн болгохын тулд тэрийг ингээ багаас нь хүмүүжүүлэх нь бол асар өндөр ач холбогдолтой учраас ээжүүд нь ерөөсө 100% хүнд цаг зарцуулаад ажил хийхгүйгээр хүүхдийнхээ хүмүүжилд анхаарж ийна гэдэг юм бол айгүй Японы хэмжээнд бол айгүй том. Японы ээжүүд тэгэхээр бүгд карьер ихэнх нь золиослдог гэсэн үг юм байна тий. Тийм. Тэгэл ер нь бол хүүхдээ хараад хүүхдийнхээ бүх юмд одоо анхаарлаа хандуулж байна. Сүүлийн үеийн нөгөө залуу эмэгтэйчүүд бол бас арай өөрчлөгдсөн гэж хэлээд байгаа өөртөө. Бас карьер юм хөөдөг болмоор байна гэдэг. Яг өөрчлөгдөж байгаа хэл та цаг үед тий. За нийт ч одоо тэгээд бас бүр ажилтныхаа үр хөвгтийг ингэж сайн анхаард юм байна. Яг энэ кейсүүдийг яриулж байгаа нь бас үзэж байгаа зарим компани удирдлага ч юм уу стартап ч байвал яг бүх компанид ижил одоо боломж бас хэцүү л дээ тий. Тэгэхээр бас мэдээд авчихад илүүдэхгүй болоо гэж би бодод байгаа. Сонсоод авчих. Дараа нь нэрээ тэгжсэн ч тэгээд хэрэгжүүлэх зүгээр гарах ч юм уу тий. Боломж уулзаана гарвал гэж бодод байгаа. За тэнгууд тасаа дөрөв банк ус ярьлаа. Ажилчдаа ингээд дотоодын хөнгөлөлтөд зээлийн шугам гаргадаг. Танай банк ус ер нь хэдэн жил болж байна? Банк усын би зүгээр нэг миний харснаар бол ингээд бус банк усудаас хүн арай баг гэж дуулдсан. Энэ үйл ажиллагааг та нэг жоохон дэлгэрүүлээ шүү дээ. Яа банк усын одоо эхлэлийг нь одоо тавьсан компани нь бол бас 5 жилийн өмнө байгуулагдсан л да. За тэгээ яг банк ус санхүүгийн байгууллагын чиглэлээр тусгай зөвшөөрөл аваад үйл ажиллагаа явуулж байгаа нь бол 2 жил гарсан болж байна гэсэн үг. Тийм. Тэгээд ер нь бол яг хүүний бодлого дээр бид нар ингээд аль болох нөгөө үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад тохирсон
бүтээгдэхүүн санал болгоё гэдэг нөгөө зарчмыг баримталж байгаа учраас мэдээжийн хэрэг нөгөө үйлчлүүлэгчийн хувьд бол хүн бага левел тэр хүнд бас таатай санагдана. Тэгэхээр одоо тэрэн дээр ер нь бол ингээд хүүгээ маш бага төвшөнд байлгая гэдэг ийм бодлого бол баримталж байгаа. За тэгээд хүү баг бас нэг одоо шалтгаан гэх юм бол давтан үйлчлүүлэгч юм уу? Одоо манай яг ингээд байнгын харилцагч болсон хүмүүст бол хүүг бол бас хамгийн багаар тогтоох бодлогыг бас баримталж байгаа. Зүг. Одоо чинь хин нэг нь би ч юм уу зээл авлаа гэхэд 2 3 дахь ирэх юм бол дахиад доошлох юм байна шүү дээ. Хүүн багсаад байна л гэсэн. Нийтдээ та Бакунс нь хэдийн хэмжээний харилцагчтай вэ? Одоо манайх 1500 гаруй харилцагч байна тийм. Бүр байнгын хамтран ер нь бол тийм байнгын татамжтай ирдэг хүмүүс бол угаасаа мэддэг болсон. Барьцаа хөрөнгө нь баг ингээд ирчихтэй манай дээр байж идэг ч юм уу тийм. Тийм сайн харилцагчд бол байгаа. Тэгэхээр аль болох бид нар бол нөгөө үйлчлүүлэгчтэй илүү одоо нөгөө таатай байх үүднээс нь ер нь тавтан зээл авах юм бол хүүгийг бууруулаад боломжтой хэмжээнд бууруулаад яг бас нөгөө нэг ер нь компани нийт бодлогын төвшөнд ч гэсэн зөвхөн одоо бизнес хийж байгаа тал нь ашиг орлого олоод бид нар ингээд томрыг гэдэг бодлого баримталдаггүй үйлчлүүлэгчтэйгээ хамтдаа хөгжиж гэдэг тийм өөрөө бас байдаг байхгүй. Тэгэхээр тэр утгаараа үйлчлүүлэгчтэй ч гэсэн бид нар хамт ер нь бол хамт хөгжөөд хамт дээшлээд хамтдаа гоё болёо л гэдэг л зарчим баримтлаад тийм. Зөв. Ажиллаж байгаа. Тэгэхээр манай үйлчлүүлэгчд бол илүү нөгөө нэг давуу талуудыг бусад газруудаас харьцуулах юм бол гэх юм уу давуу талуудыг манайхаас ер нь бол авах боломжтой. Тэгээ бид нар чинь яг үйл хөдлөгч байсан, банк усч байсан, магадгүй нөгөө нэг яг хүмүүс чинь яг ингээд нөгөө нэг нарийн одоо хуулийн заалтууд гэдэг юм уу эсвэл нөгөө тооцоол юмнуудыг нарийн ширээ юмнуудыг бас мэддэг учраас тэр талаас нас бид нар чинь өөрсдөө нөгөө зөвлөгөө өгнө. Ингүүл ингэдэж шүү. За бүртгэл хэлэхэд яад ингээл одоо манай ялангуяа одоо иймэрхүү ажлуудтай холбоотой юм чинь манай төрийн байгууллага юм чинь бас үйлчлэгээ ямар үлээ те. Яг ингээ гүйцэд хэлээд өгөхгүй нөгөө хүн чинь бас мэдгүй явж яхад нь ингээл тэгж иргээл нэг юм шийдчихдэг нөгөө хүн чинь ахаал нааш цаашаа гэл ингээл цаг хугацаа асар их алддаг. Тэрийг ер нь бол аль болох хэмнж өгье гэл нэг л явалтаар бүх юм шийдвүүлэх гээл төрийн байгууллага руу төм явдаг баймаар байгаа байхгүй. Зүрх гарсан ба шүү дээ. Төрийн байгууллага руу төм явдаг баймаар. Төм гэдэг чинь юу гэж 10,000 амар сарказм хэлж байгаа шүү. Би ч гэсэн ер нь бол ингээд нөгөө яг энэ чинь ингээд 5 жил компани үйл ажиллагаа явуулах чинь ингээд асар олон төрийн байгууллагаар өөрчлөлөх амар юм одоо ажлууд зөндөө гарна. Тэгээд ингээд баг заримдаа бол ингээд нөгөө онцог тааж байгаа юм шиг өөрөө л олж мэдэхгүй болвол хэлэхгүй тий. Ерөөсөө байхгүй. Тэгээ тийм одоо нөгөө амар олон кейсүүдийг ингээд бидээрээ мэдэрсэн учраас нөгөө зовлон үтсэн чавганцаас тий жор мэддэг ламаас зовлон үтсэн чавганц гэдэг шиг би бол тэрийг мэдж байгаа болохоор аль бол тий за ийм болдог шүү тэгдэг шүү гэл ажилтнуудаа ч гэсэн бас ер нь бол гэлтэй. Тэгээ нөгөө манайхан ч сүлдээр тоглоо. За тийм юмыг яаж мэдгүй тийм юм аваад яваарэ гэж дахиад нэх юм бол аваад ирсэ гэл нөгөө англи хэлтэй подкаст хэлтэй по хэлтэй канад зэглээ. Зөв. Яг би бас ингээд таны ярианаас ингээд сая сонсоод мэдэрч байгаа юм юу гэхээр одоо ерөнхийн компани философи бол юу яаж штэ нэг удаадаа ашиг орлоод нэг удаадаа хүн хэрэглэгчтэй болох бишээ. Тэрийг ингээд дахин давтан өгслүүлэхтэй урт хугацаанд барих тэр одоо философи үнэрч जैन л гэж хараад байна л да. Тэгээ яг би бас нөгөө ингээ үүдэнд үйлчлэгээнд сууж байгаа ажилтнуудаа ч гэсэн бас хэрэлдэв. За магадгүй өнөөдөр нэг зээлдэгч орж ирээд манайхаас зээл авахгүйж гараад явж болно. Тэгтээ тэрийг манайхаас зээл аваагүй юм чинь одоо манай үйлчлүүлэгч биш гэд битгий буцааж тэр хүн маргааш нь ч юм уу нөгөөдөр нь ч юм уу дахиад ирэх тэр боломжийг нь бүрдүүлж өгөөд үйлчлэгээ авах тэр одоо нэг гоё одоо сэтгэлдээ буцааж агаарэ гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр ер нь бол манай хаалгаар орж ирсэн бол хүн болгон л үйлчлүүлэгч л гэж хүлээж авах хэрэгтэй. Зөв. За ингээд сайхан одоо Нэвс банк санхүүгийн байгууллагаараа сайхан үйлчлүүлэх нэ бас
очиж үзт юм уу? Би ч одоо юуны хэрэгцээ байгаа. Зээлийн хэрэгцээ байгаа бол шийдээд өгье гэдэг байгаа шүү дээ. Тийм. Сая ингээд хоёлаа банк ус ярьлаа, үйл хөдлөх хөрөнгө ярьлаа. Аль жуулчлалын одоо юм хэлж байгаа юм байна. Өөр та ингээд компанида үргэлжлүүлж байгаа шинэ ямар салбарууд байна? Нэр шин салбар гэснээс одоо энэ бол яг манай нөгөө банк устай холбоотой бас бизнесийн нэг чиглэл гэх юм уу. Ер нь бол нөгөө нэг автомашины зээлийн хэрэгцээ асар их өгдөг шүү дээ. Тэгэнгүүт яг бид нар бол мэдээж хэрэг ингээд өөр юунаас авч байгаа зээлтгэгчд ингээд манайхаас зээлийн шийдвэрлэдэг ийм асуудал байдаг гэсэн бол одоо бид нар өөрсдөө яг компани дээр Японоос яг Японы одоо агшны албан ёсны компанитай гэрээтэйгээр бид нар эрхийг нь аваад эндээс захиалга хийх боломжийг аваад өөрсдөө машин оруулж ирж хэрэглэгчдэд хүргэж байгаа. Зөв. Огшны тэгэхээр эндээс ингэж даруулж байна гэсэн үг. Тийм одоо шинэ юу ажлыг бол энэ жилээс эхлүүлсэн. За дараагийн төлөвлөж байгаа ажил гэх юм бол эх жилээс би нөгөө түрүү хэлсэн шүү дээ ингээ хөрөнгө оруулагч гэдэг олон хүмүүс байгаа гэж. За тэр дунд бол янз бүрийн одоо үйл ажиллагаа явуулдаг хөрөнгө оруулагч байдаг. Тэгээд ер нь бол манай нэг хөрөнгө оруулагч бас өөрөө санал тавьсан биднэрт. Тэр нь юу вэ гэхээр одоо нөгөө Toyota-гийн автомашины тоног төхөөрөмж эд ангуудыг үйлдвэрлэдэг үйлдвэр гэсэн үг байхгүй юу? Тэрэн дээр ингээд ажиллах хүч хэрэгтэй байна. Монголоос ингээд ажилтан явуулаач гэдэг санал тавиад одоо нөгөө 5 жилийн ойгоо бид нөгөө хөрөнгө оруулагчдаа дуудаад хийсэн гэдээ ярьсан шүү дээ. Тэр үеэр ирсэн хөрөнгө оруулагч гэсэн үг байхгүй юу? Тэгээд тэр үед яг тийм санал тавиад тэгээд за тгийгээл шууд ингээд нөгөө явуулна гэж юм бол байхгүй шүү дээ. Энд дээр бол яг би бас нэг асар өндөр ач холбогдол өгж байгаа. Яагаад тэгэхээр манайхан ч бол бас ингээд нөгөө нэг яг хүний итгэлийг даагаад тэнд очиод те ингээд ажиллаж чадах болов гэдэг дээр амар их эргэлзэж байгаа байхгүй юу? Бас нэр наа чи чухал асуудал. Тэр хүн болохоор надад итгээд ингээд одоо ажилд авъя гэдэг чдэг. Тэгэхээр би энд тэр хүнийг одоо асар бэлтгэнэ шүү дээ. Сайн бэлтгээд итгэлийг нь алдахгүй тэнд сурж мэдсэн юм буцаж ирээд Монголдо хэрэгжүүлдэг төвшний тим хүмүүсийг ер нь бол сонгон шалгаруулж явуулахгүй болохгүй. Тэгэхээр энийг асар нухацтай бодоод маш сайн судлаад хийх ёстой ажил учраас энэ бол яг нодлон жил яригдсан яриач гэсэн эх жилээс ер нь бол хэрэгжүүлэх гээд ингээд жил хагасын хугацаанд судалж юм. Би өөрөө бас Японд руу очиод нөгөө үйлдвэртэй танилцаад яг ямар орчин нөхцөлд ажиллахын гээд тэгэхээр тэр компани маань ч гэсэн бас яг манайхтай ер нь бол адилхан бас ажилчдынхаа бүх ер нь бол орон байр компани дотроо өөрсдөө хүүхдийн цэцэрлэгтэй ажилчдынхаа хүүхдийг тэнд нь явуулдаг гэдэг ингээд хангамж нөхцөл юм ингээд хараад ирсэн болохоор яг тэнд ингээд амар ихтгэл таагаад тэнд бас тий Япон хүмүүсээс бас суралцаад тэрийг Монголдо ирээд хэрэгжүүлэх хэмжээний тийм одоо боловсон хүчнийг бэлдээд явуулна гэдэг бол асар том ажил учраас энэ дээр бол айгүй нухацтай бодож байна тий. Одоо наач бол их гой сонсогдож байна. Гэвч нэг юм нь ганцхан хүний нэг төр зүрийн сэтгэлээ бариагүй сэтгэл хөдлөлөөс болоод хоёр улсын баг баахан хөрөнгө оруулагч баахан компани нүүр түлж магадгүй асуудал учраас тэгэхээр яхаа үзэх нэ. Маш нухацтай бодгол айгүй хэцүү асуудал. Энэ ер нь бол хааж явсан хүний асуудал бол хамгийн том асуудал гэдэг шүү дээ. Тэгэхээр тэн дээр бол маш сайн бодгол болохгүй гэж бодож байгаа. Тэгэхээр их л одоо нөгөө цаг хугацаа гаргаж судалж байна, бодож байна. Тэгээд хүнээ хүртэл судлах нь шүү дээ чи одоо. Тэр үйлдвэрээс гадна ингээд яг манайхыг одоо нөгөө ажилтан ингээд Монголоос нийлүүлдэг болчвол авъя гэд ингээд дараагийн бас захиалга нь орж ирээд байгаа байхгүй. Тэгэхээр суурийг нь сайн тавих л үзэх юм байна. Одоо нэг хүн очиод нэг л тэнд хайж маяг асуудал гарах юм бол монголчууд л гэж байна. Ингээд нөгөө нэг ажиллах хүч нь бол угаасаа нөгөө өндөр насжилт ихтэй ажиллах хүч бол асар дутагдaltaй байгаа гэдгээ өөрөөсөө бас зарлцсан шүү дээ. Тэгээд нөгөө нэг гаднаас авж байгаа ажилчдынхаа нөхцөл юу ч гэсэн бас ингээд зөөлрүүлээд хугацааг нь бас тэнд ажиллах хугацааг нь бас уртсгаад ингээд одоо нөгөө засгийн газрынхаа төвшин дээр энийг ингээд айгу том бодлого болгоод байгаа байхгүй юу.
Тэгэхээр энэ бол одоо нөгөө юу гэдгийг зөвхөн нэг компани хоорондын асуудал бол биш гэж би хараад байгаа хгүй. Тэгэхээр эндээс тэнд одоо юу гэдгийг манай компани нэр гарахгүй шүү дээ. Ямар нэгэн асуудал үүслэе гэж бодвол Монгол хүн гэдэг тийм Монгол гэдэг л нэр гарах учраас энэ бол одоо асар хариуцлагатай ажил гэж үзэж байгаа учраас энэ дээр бол бас няхуурл Тийм байна. хандаж байна. За тэгээд яг өмнө ингээд ер нь бол ажиллаар явсан монгол хүмүүсийн кейсүүд бас зөндөл байдаг. Дандаа л ер нь бол жоохон муу төвхтэй гэх юм уу. Тэгэл эсвэл зогтчдаг. Тэгээ харалцдаг те. Тэгээд эсвэл цалингаа авахаараа уугаад маргааш нь ажилдаа ирдэг ч гэдэг юм ингээл муу төвхөд айгүйх сонсож байгаа шүү дээ те. Тэгээд нэг талаараа яг мэдээж хэрэг тэр нэг ажилтан гэдэг нэг хүн байгаа ч гэсэн тэр хүмүүс одоо надад итгэж одоо санал тавьж байгаа учраас тэр хэмжээгээр нь би бас маш өндөр хариуцлагатайгаар энэ ажилд орохгүй болохгүй учраас Тэгээд яг би энийг сонсгоод би яв гэл өчнөө мянган хүн л гараа өргөн л дөө. Тэнгүүтээ тийм дундаас яг ингээд асуудал тарихыг нь олно гэдэг чинь бүр айгүй төвхтэй хэцүү ажил юм шүү те. тийм. Ер нь бол амар хэцүү. Нэг Тийм зүг болохоор зүг тэгээд одоо юу гэдэг энэ чинь яг тодорхой хэмжээний энэ чинь нөгөө шалгуурууд байгаа хгүй явахаас өмнө энд ингээ 240 цаг Японы айлны сургалтанд хамрагдсан байх хэвээр. Очоод бас тэр яг нөгөө мэрэгжлийн чиглэлээрээ бас тодорхой хэмжээний сургалтанд хамрагдаж байгаа. Тэг яг ингээд ажиллаа үнцэн ажилтан болоод ажиллаа хийгээд явах ингээ хугацаа. Тэгэхээр яг тэр сургалт мургалт явуулж явах хугацаанд ч юм уу ингээ тодорхой хэмжээгээр бас нэг хүнээ таньж мэдээ тэнцэнэ сонгон шалгаруулалт хийгээд явуулна гэдэг л юм яг бодлого бол байна. Инженерээр явуулмал тийм зармаар зөндөл байдаг байх гадуур тий. Тэн дундаас ялгарч байгаа нь одоо яг ингээд дахиж асуудал тавихгүй нэг удаа явуулаад мөнгө авах биш тий. Урт хугацаанд энийг бариханд бол тэр нэг хүмүүсийг сургах дээр л хамгийн их анхаарах юм байна л да. Тийм. Танаа зүгсэх юм бол тий. Тэгэд одоо юу гэдгийг ядаж л за Япон ийм байдаг шүү. Чи очоод ингийн шүү. Энд бол одоо зөвхөн чиний асуудал яригдахгүй. Энд бол Монгол гэдэг нэр гарнаа. Тэгээд дээрэс нь яг бас одоо нууц гэх юм цаашаа зүгээр одоо ярьчих нэг ярьсан юм шиг. Тэр хүмүүсийг эргээд хариуцлагатай ажиллаад эргээд ингээ Монголд ирэх одоо тэр хөшүүрэг нь болох үүднээс бас бид нар ч компанийнхаа хэмжээнд бас орон байрныхын асуудлыг шийдээд өгөөд явуулжвал гэдэг асуудал бас байгаа байхгүй. Тэгэхээр аль болох ямар нэгэн асуудалгүйгээр эргээд бас ажиллаад ингээ эрэхтэн тэр хүнд бас хөшүүрэг болох үүднээс нь ингээд тиймэрхүү бодлогуудаар бас ингээд зохицуулалт хийх. Зүг. Наа ч бас яг юу бодож штэ тий. Яг ингээд хариуцлагатай байж чадвал урамшуул чинь ирнэ л гэж штэ ер нь сайн. Тийм. Зүг. Тэгээд тэнд ингээд очиод ер нь бол ажиллаад ирнэ гэдэг бол бас юм сураад асар их юм тийм сураад ирнэ гэж ойлгож байгаа. Тэгээд таны ярианаас бол сурсан юмаа эндээ хэрэгжүүлэх хэрэгтэй л гэдэг байгаа шүү дээ. Японочууд ч бас өөрсдөө ингээд яг нөгөө анх авж байгаа тэр бас нөгөө хүний нөөцийн бодлогот нь тийм байдаг байхгүй. Одоо ингээд ур чадварын дадлагч гэдэг нэрээр Японд л хүмүүс явж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр тэр дунд чинь буцаад чи Монголдо очиод яг энэ чиглэлээр энийг ингээд хэрэгжүүлнэ шүү гэдэг бас тийм зарчмаар эхлээд хүмүүс авч байгаа. Шал өрсөлдөгч шүү тий. Тийм тэгэхээр тэгж чадаад юмын сураад буцаж ирээд тэрийг Монголдо хэрэгжүүлэх тийм хүмүүсийг бас сонгон шалгаруулж авна гэдэг бодлого байгаад байна. За бид бүхэн ингээд Nest компани талаар бас нэлээд гоё дэлгэрэнгүй. Ер нь бүхэл юм одоо хүн рүүгээ л чиглэсэн байх шүү. Хүн рүүгээ чиглэсэн хандлагыг бас гоё философиг бас дуулж байна. Бас сонсож байгаа хүмүүс компани дээр баг хэрэгжүүлж болохоор те гоё зүг талаас өөр тааруулаад юмнууд байна. Тэгэхээр аливаа компани ингээд групп компани болоод ч юм уу томрох тусам ингээд аливах нийгэм рүү юм хийх гэдэг те. Тэгэхээр нийгмийн хариуцлага гэсэн нэг юм сэдв гаргаад ирээд. Тэгэхээр танай компаниос энэ тал руу ажиллаж байна уу? Тийм, ер нь манайх энийг бол одоо ингээд за өмнө нь бол зүгээр манай нөгөө хөрөнгө оруулагчд маань зүгээр хандив туславч ингээд үзүүлээд гэдэг юм бол байдаг байсан ч гэсэн энийг бол яг компани бодлогын төвшөнд энэ жилээс бол бүр яг ингээд төлөвлөгөө гаргаад энэ арга хэмжээ рүү одоо маш эрчимтэй орж байна. Тийм. Тэнгүүд ер нь бол хамгийн ихний алхам бол бид нэр ингээд улсын цэцэрлэг тандив. Улсын цэцэрлэгч нь одоо нөгөө төсөв аягүй бага учраас улсын цэцэрлэгт одоо компьютерийн асуудал иж бүрэн компьютерийн
шийдэж өгсөн ажилтнуудынхаа тэгээд манай хөрөнгө оруулагчид маань ингээ манайх ийм цэцэрлэгт ингэж хандив өгж байгаа, ингэж ажиллаж байгаа гэхлээр бид нар маань эрэхтэй бас айгүй хөөрхөн ингээд хүүхдийн хувцас, тоглоом авчираад бас хандивлсан. Тэгээд ер нь бол нөгөө хөрөнгө оруулагчид маань яг иймэрхүү төрлийн ажил дээр айгүй дуртай гэх юм уу. Тэгээд бас нэг одоо бидний нэг төлөвлөд байгаа том ажил гэх юм бол манайх ч нөгөө 40-50 мянгад үйл ажиллагаа явуулдаг гэд ярьсан шүү дээ. Тэгээд өглөөний гудамж шиг тийм нээстийн нэрэмж гудамжтай болмоор байгаа байхгүй юу? За Тэгэхээр яг тэрийг бол ер нь бол нөгөө компани хөрөнгө санхүүжилтаар тогтчлтыг хийлгээд тэгээд дээрэс нь бас яг яагаад их гэдэг нь ихлээр хөрөнгө оруулагчдыгаа дагуулад ингээд явахлаа. Яг 40-50 мянгатын тэр барилгачдын талбай хэсэг чинь уул нь бол жуулчны гудамж гэдэг нэртэй. Тэгсэн хэрнээ жуулчны гудамж шиг биш байхгүй юу? Тэгэхээр тэр хэсгийгээ бид нар яг ингээд гой тогтчуулаад өглөөний гудамж шиг гой ингээд хүн дагуулад явхад те гадны хөрөнгө оруулагчийг бас дагуулад явхад ийм нэг одоо гой гудамжтай болмоор байгаа. Тэрэн дээр бол бас манай хөрөнгө оруулагчд бол ингээд хамтарч ажиллая гэдэг ийм ажил бас байгаа. За тэгээд ер нь нөгөө бас нөгөө хүүхд эмэгтэйчүүдэд дэмждэг гэдэг. Тэгэхээр яг бид нар ер нь бол бас нөгөө хорооны хүмүүс ч юм бол айгүй мэдээлэл сайтай байдаг учраас тиймэрхүү хүмүүстэй уулзаад яг үнэхээр одоо тусламж шаардлагатай байгаа яг хүнд нь одоо юу гэдгийг нийгмийн хариуцлага гэхээр л нэг нийтлэг нэг жишээ өгдөг ш тасрамжийн газар хүмүүсд очиад бэлэг өгөөд гэд нэг удаагийн тэр юм бол ямар ч одоо үн цэнгүй зүйл гэж үзээд байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй тэр үнэхээр тусламж хэрэгтэй байгаа айлын хүүхдийнх нь сургалтынх нь асуудлыг бид нар шийдэж өгдөг ч юм уу те. Өнөө маргаашийн асуудал биш. Тэр бидний хийж байгаа ажил маань ямар нэгэн байдлаар эргээд нийгэмдээ өөрөө өгөөж өгөхөөр тийм ажилтнуудыг зохион байгуулъя гэдэг бодлого баримтлаад явж байгаа да. Тэгээд дээрэс нь бас нийт ажилтнуудаараа мод тарья гэдэг бас арга хэмжээг зохион байгуулъя гэд газруудын судалгааг нь аваад бас ингээд ажиллаж байна. Гэх мэтчлэн одоо хийж төлөвлөж байгаа ажлууд бол асар их л байна л да. За ер нь тэгэл хүнрүүгүүлж эхэлсэн компани шүү. Тэгэл хүнрүүгэл одоо гоё анхаарал тавья гэлдэг чинь тий. Ашиг орлого олж байгаа ч гэсэн тэрийгээ тэгээ хин компаниуд чинь тэгэл хүнрүүгөө зарцуулах нь бас тийм илбэг биш харагдаад байгаа. Хэдий одоо ингээд гадны хөрөнгө оруулалттай компани гэдэг ингэж байгаа ч гэсэн бид нар бол өнөөдрийг хүртэлх үйл ажиллагааны хөрөнгө оруулалт одоо тэр өгөөж юм юу гэдэг тэр бүх юмыг ер нь бол дандаа л Монголдоо шингээж байгаа. Гадагшаа гарсан юм бол нэг ширхэгч байхгүй нь одоогийн байдлаар. Бас гоё философитой байна. За ингээд сая ингээд компани группийн банкун санхүүгийн байгууллага үйл хөдлөх хөрөнгө одоо ирээдүйд хүний нөөц Япон руу те Япон Toyota-г үлдэргээл сая зөндөө сэдвийг ярилцлаа. Тэгэхээр эдгээр мэдээллийг одоо магадгүй цаг зохиод нь ч юм уу яг хариуцлагатай би явмаар байна гэдэг ч юм уу те хүний нөөц эсвэл байр түрээслэх банк санхүүгийн зээл авъя гэхээр энэ бүгдийг та бүхэн яг саяхан ярьсан шиг энэ одоо монголчууд бол ялангуяа тэр нэг Япон руу явуулах нь л аюух сонирхож магадгүй. Гэхдээ яг нэг хүлээлийн горимд ороод ч юм мэдээлэл авъя бол та одоо энэ видеоны description дээр байгаа энэ Facebook хаягруудаар нь ороод мэдээлэл аваарэ. За ингээд санаа суй подкастын ээлж нэгэн шинэ дугаар бас гаднаас хэрхэн хөрөнгө оруулалт татах вэ? Ер нь байгууллага ажиллаж байгаа бол компанидаа энэ хүнээ яаж хэрхэн анхаарах вэ гэдэг энэ хүү философиг одоо маш гоёор шингээсэн юм дугаар боллоо. Тэгээд төгсөөс ихэл танд их баярлалаа. Цаг гаргаж бас аюу их завгүй байгаа. Тэгээд энэ цагаасаа хомслон ингээд гоё яриа өрнөсөнд их баярлалаа. За маш их баярлалаа. Миний зүгээс хэдий одоо нэг жижиг компани ч гэсэн бид нар бол бодлогын төвшөнд ийм зүйлүүдийг хийж байгаа гэдгийг бусад хүмүүстээ бас уриалмаар байна. Компани хэдий одоо нэг ашигын төлөө байгуулах гэлээ гэхдээ тэрийгэ тодорхой зөв зүйлд нь гоё бас ашигладаг байгаасай гэж бас нийт одоо хүмүүстээ уриалмаар байна. Бусад одоо ер нь бол манай Монгол компаниуд ч гэсэн айгүй мундаг болцсон байгаа. Хүний нөөц дээр бол айгүй их ач холбогдол өгдөг болцсон байгаа шүү дээ тий. Тэгэхээр бүгдээрээ адилхан гоё нийгмийг одоо хамтдаа бүтээе
гэж хэлье да. Хамттай өвтэй. Бид хамтдаа. За ингээд дараагийн дугаар өртлээ. Тэр баяртай.